баярлалаа. Би нэгдүгээрт бол ерөнхийдөө энэ 12-аас 16 оны хооронд арилжааны чиглэлийн богино хугацаатай өндөр хүүтэй зээл бондуудыг их авч ашигласан л да. За тэгээ яг энийг бол нэлээд шалгаж үзлээ, асуулаа, тодруулаа, зарим зүйл нь бол тодорхой болохгүй л байна. Яагаад гэвэл энэ эрх мэдэлтэй их хурлд сууж байгаа бүс компани эзэд аваа залбирцсан, хүртэгдсэн. Тэр зээлүүдээ бол Монгол мөнгөөр аваад, улс бол доллараар нь төлж байгаа. Тэр долларын одоо ханшны зөрүү бол ард түмэн бид төлж байгаа. Төсөвдөө суулгаад ингээд төлж байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ авч байгаа зээлүүд маань ерөнхийдөө одоо нөгөө зээлийн нэг хүлээн зөвшөөрөх одоо тааз гэж бид бол энэ ардсан нам шударгаас эвслийг засгийн эрх барьж яхад бид бол одоо өдөр болгон ярьж исэн сэдв бол энэ шүү дээ. Тэгэхээр энэ одоо өрийн тааз зөвшөөрөх хэмжээ ер нь ямар хэмжээнд байгаа юм бэ? Тэрийг одоо нэг хэлж өгөөч гэж. Хоёрдугаарт бол дөрөв Хүрлбаатар сайд хэллээ. Өмнө нь одоо нэг хөнгөлөлтөө нөхцөлтэй урт хугацаатай ийм зээлийг бүрэн гүйцэд ашиглахгүй мөртлөө 1.5 тэрбум долларын одоо Чингис бонд богино хугацаатай 4-5% хөвтэй 4-5 жилийн хугацаатай ийм зээлийг болохоор зэрэг өрн даран хийгээд ингээд зараад дууссан. Тэгээ одоо бол өмнө ашиглаагүй үлдсэн 200 сая доллар хугацаанд дуусах гэдэг учраас сая яригдсан 500-таагаа нийлүүлээд ингээд 700 сая долларыг одоо авч ашиглах юм байна гэж. Тэгэхээр энэ 500 сая долларын одоо зээлийг Солонгосоос авч ашиглах асуудал бол өмнөх засгийн газрын үед яригдчихсэн юм асуудал. Тэгээд бас одоо түрүүн бид нар сая Азийн хөгжлийн банкны зээлийн асуудал яригдахтай адилхан ингээд шинэ гарч ирж байгаа засгийн газар бол энэ өмнөх засгийн газрынхаа гаргасан бодлогыг бол өөрчилж байгаа юм байна л дээ. Тэгэхээр энийг одоо яах юм бэ? Эргэж анхаарч үзэх юм уу? Олон төсөл хөтөлбөрүүд нөгөө жагсаалтаараа оруулж ирээд батлагдсан юмнаас бол жагсаалт нь хасагдсан байгаа юм байна. Ерөнхий одоо тавьж байгаа зорилго чиглэлд нь бол нийцээд байдаг. Тэгтэл тэр төсөл хөтөлбөр дотроос хасагдсан юм юмнууд байна. Тэрийг эргэж анхаарч үзэх юм уу? Яах юм гэдэг ийм асуудлыг би асууя. За 3 дугаарт нь хамгийн сүүлийн засгийн газраас ажил хариуцж байгаа улсууд байгаа юм байлгүй дээ. Нөгөө баядлахаа маань харагдахгүй байгаа дахин. Энэ орон сууцтай холбоотой асуудал чинь ямар байгаа юм бэ? Ерөн судалгаа хийж үзээд иргэд маань одоо энэ орон сууц худалдаа авах ийм боломжтой иргэд нь ямар хэмжээнд байгаа нь тэрийгэ тооцож үзэх юм байна уу юу? Одоо сүүлийн үед яваад байгаа мэдээллээр бол 30 гаруй мянган орон сууц бэлэн эзнээ хүлээгээд одоо ашиглалтанд орсон бэлэн байж байна. Цаана нь бол тун одохгүй одоо төдий хэмжээний ийм орон сууцыг бол одоо бэлэн болох болцоо байна гэж. Гэтэл бол тэр орон сууцнууд борлогддгүй. Дээр нь бол одоо энэ 500 сая долларын зээлийг бол дахиад орон сууцч барихтай холбоотой ийм асуудал яригдна гэдэг юм. Тэгэхээр чинь бол бид одоо бодит хөрсөн дээр бууж ирж ээж хүн амын маань одоо амжиргааны төвшин ямар байна, орлого нь ямар байгаа юм, орон сууц ахуулцаатай улсууд нь ямар байна уу? Эсвэл одоо энэ том бодлоготойгоо ипотекийн зээл одоо зээлээр орон сууцжуулах энэ ажилтайгаа үйж өгөх юм яах юм? Тэгтэл ипотекийн зээл гэдэг чинь бол бас л одоо орлоготой холбоотой нэг гэр бүлийн хоёр хүний одоо авч байгаа цалин орлоготой нь уйжээж л одоо энэ асуудлыг шийдчихсэн ш. Тэгэхээр зэрэг бодит юмн дээр л тулгуурлаж ажил асуудал тандмаар юм шиг санагдаад байгаа. Ийм 3 асуултад нэг хариулт өгөөч. За Хүрлбаатар сайд. За эхний асуултанд хариулъя. Энэ өрийн таазын хэмжээ бол үнэхээр бас анхаарал татсан байнга анхаарч явах хэрэгтэй юм зүйлийн нэг бол үнэ. Сүүлийн 12 оноос хойш тасралтгүй өсөжсэн энэ өрийн тааз өнөөгийн үн цэнээр энэ 2017 оны төгсгөлөөр биш 18 оны эхний 1 сарын байдлаар бол анх удаага 2 пунктээр бууж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 75% төрсөн. Сангийн амны зүгээс энэ өрийн босхыг өрийн дарамтыг бууруулах чиглэлээр нэлээд арга хэмжээ бас зохион байгуулж байгаа. Ялангуяа төсөв дотор байгаа энэ өндөр хүүтэй зээлүүдийг
өндөр хүүтэй үнд цаасуудыг засгийн газар буцааж худалдаж авах ажлыг бол нэлээд эрчимтэй хийсэн. Ингээд энэ 2017 оны 12 дугаар сард бид нар нийтдээ 370 тэрбум төгрөгийн 10 жилийн 18 жилийн 17 жилийн 1685 хүнтэй үнд цаасуудыг бүгдийг худалдаад авцсан. Одоо дахиад өндөр үнэтэй байгаа үнд цаасуудыг буцааж худалдаж авах чиглэлээр засгийн газар арилжааны банкудтай бол ажиллаж байгаа. Засгийн газрын зүгээс энэ 2018 онд арилжааны банкудаас өндөр хүүтэй зээл худалдаж авахгүй гэдэг, үнд цаас авахгүй гэдэг ийм бодлогыг барьж явж байгаа. Цаашдаа өрийн босхийг бид нэр буулгана. Өр авбал саянх шиг ийм нэн хөнгөлтөө ийм зээлийг авах дээр анхаарал тавьж одоо ажиллаж байгаа гэдгийг би хэлье. За энэ бол зээлийн ерөнхий хэлэлцээр 3 сард бол энэ хоёр засгийн газрын хоорондын хэлэлцээр одоо яригдсан. Тэр үед одоо энэ дотроо яг ямар зээлийг авч одоо ашиглах вэ гэдгийг бол Солонгосын талтайгаа бас тохиролцож ингэж явдаг. Бид нар аливаа нэгэн зээлийг авахдаа мөн нөгөө талаасаа тавигдж байгаа бас тодорхой шаардлагуудыг ярилцаж, хэлэлцэж, ойлголцож байж одоо авдаг гэдгийг та бас сайн мэдж байгаа хаа. Тэгээд энэтэй холбоотой үр ашигтай холбоотой асуудлуудыг яг тэр нарийн төсөл орж ирэхээр нь Батэрдэн гишүүнээ танд тодорхой тайлбарлая. Яг орон сууц гэсэн зүйл одоогоор яригдж байгаа. Яг яаж, ямар нөхцөлтэй хаана гэдэг нь одоохонд арай л эцэслэгдэж шийдвэрлэгдээгүй байгаа гэдгийг би хэлье. За би нэмж